За нэг юм учир битүүлэг ярьж өгнө. Маягт. Дуудуулах гэж. Төөрийн дуудуулна. Гамш. Сайн байцгаана уу? Юу Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Орой минь дами. Цаараа минь төрья. Бүгдэнд Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн дугаарт Дашко салан хамтран ажиллаж байгаа. Зам Батулагс клиник хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр ямар хэрэг ярих гэж байна? За би өнөөдөр маш учир битүүлэг нэг хэрэг ярьж өгөх гэж байна. Тэгээ одоо хүртэл шийдэгдээгүй. Яг юу болсон юм гэдгийг мэдэгдэхгүй буюу нэг тийм алуурчин олддгоо гэдэг ч юм уу те. Нэг бидний одоо хүртэл яг юу болсон юм бол гэж боддог нэг хэрэгүүд байдаг штэ. Тэрэн шиг одоо Америкийн нэгдсэн улсын түүхэнтэй хамгийн нууцлаг үйл явдал юм. Буюу нэг гэр бүлийн 5 хүүхэд Орос руу алгуулсан. Тэ нөгөө нэг аав нийнтэнд харагдахгүй байлаа гэдэг хэрэг мөн үү? За магадгүй зарим нэг хүн сонссон байж магадгүй соодрын хэрэг гэхээр соодрын хүүхдүүдийн хэрэг гэхээр хүмүүс сайн мэддэг байж магадгүй. Нэг айлын 5 хүүхэд. Тэ хамгийн гол эдрийн цогцож олдоогүй, амьд байгаа анч ягаагүй. Тийм ямар нэгэн баримт юусан байхгүй. Наа чиг сонирхолтой хэрэг байсан да. Одоо хүртэл юм нэг сонсч ирсэн юм байна. За миний хэрэг болохоор шүүх цэгийн минаас авч бэлдэгдэг учраас энэ улайлизны шүүхэн шийдвэрийг гараад ялтан ялаа авчихсан 20 жилийн ял авсан юм хэрэг байгаа. Тэгээд найз өхнөө 20 удаа хутгалж хөнөөсөн. Ийм аимшигтай хэрэг байгаа. Улаанбаатар хотод болсон хэрэг. За тэгээд шүүх цэгийн минаас авж байгаа энэ хэргийг ярихдаа зохиомжтой нэршил ашиглаж байгаа. За болсон он сарыг нь өөрчилж ярьж байгаа гэдэг манай үзэгчд маань одоо хандахгүй сайн мэддэг болсон баха. За эхлээд би хэрэг ярьчих уу? За тэгээ. За 20 удаа найз өхнөө 20 гаруй удаа гэж байгаа юм. За энэ болохоор нийслэлийн эрүүгийн хэргийн дав заалт хашаатны шүүхийн магадлал байгаа. За тэгээд Ад холбогдох эрүүгийн хэргийн тухай гэсэн юм гарчигтай. За шүүгдэгч А буюу зохиомжтой нэршлэр анх очир гэдэг нэр өгсөн. 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэрэгжилтэй, ам бол 3 ээж дүүгийн хамт амьдардаг. Өмнө нь ямар нэгэн ял шийтгэл юусэн авч байгаагүй юм залуу. За анх очир яасан гэхээр 2016 оны 4 дугаар сарын 21-ний өдөр. За нэгэн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэ компани байранд өөрийн найз охин Б буюу зохиомжтой нэршлэр булган жаргалыг олон удаа хутгалж онц хэрцгий харгас аргаар алсан гэмт хэрэг холбогдсон. За энэ хэргийг хэдүүлээ өнөөдөр задлж үзье гэсэн үг. Анх очир булган жаргал хоёр хэрэг гарахаас яг 2 жилийн өмнө танилцаад дотн харилцаатай байсан юм билээ. Тэгээд анх очрын мэдүүлгээр болохоор юу гэж юм гэхээр энэ хоёр урд нь юусоо маргалтаж ингэж хэрэлдэж үзээгүй, эвтэй найртай байсан. За тэгээд ирээдүгөө сайн сайхнаар төсөөлж төлөвлөөд хоорондоо ярилцдаг байсан юм л дээ. Ингээд энэ хоёр тусдаа гарахаар шийдээд байр хаж эхэлжээ. Тусдаа гарахаас өмнө болохоор булган жаргалын аавынд булган жаргалынд амьдардаг байсан юм шиг байна. За яагаад гэхээр анх очрын мэдүүлэгт юу гэж байна гэхээр гэртэн нээж идэл гинт миний хувцсыг үүдээрээ гаргаад газар шийдсэн гэдэг нэг юм хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ хоёр булган жаргалынд амьдардаг байсан юм байна гэж таамаглаж болж байгаа. За энэ хоёрын маргалдах шалтгаан нь яг юу байсан бэ гэхээр ерөөсөө л байрны асуудлаас үүссэн бололтой байна. Тусдаа гарах гад байр хайжсэн юм шиг байгаа. За тэгээд анх очрын мэдүүлгээр л бол ер нь бол маргаан байрнаас үүссэн гэж хэлж байгаа шүү дээ. За тэгээд сүүлийн удаа 14-өөс 15 цагийн үед уулзаад зайсан орчмоор байр үзэж явсаар 19 цагийн үед зайсангийн эгчийн хотгонд очисон. Урд нь үзсэн байрууд айгүй үнэтэй байгаа гэсэн. Тэгээ бас 19 цаг болсон учраас хотгоны борлуулалтын алба хаасан байх гэж би дотроо бодсон. Тэгээд ер нь л тэр хавийн байр айгүй үнэтэй гэж би дотроо айгүй санаа зовоод юм зөнөлтэй байгаад байсан. Тэнгүүтээ хүл өвдөд байна гэж булган жаргалд хэлсэн чинь ууралцсан. Энэ маргаан даймжирсаар энэ асуудал үүсэж байгаа. Тэгээд 2016 оны 4-р сарын 18-ны өдөр би булганы гэрт очиж түүний ээж автай нь уулзсан. 18-ны өдөр. За тэгээд 4-р сарын 19-ний өглөө гэрт нь очино гэж тохирсон боловч булган ууртай байгаа ах гэж айгаад би очиж чадаагүй. За тэгээд үдээс хойш түүн рүү яриад хоёулаа уулзах гэсэн чинь өнөөдөр миний машин явахгүй чи маргааш үрээдэр гэсэн. Тэгэхээр нь 4-р сарын 20-ны өдөр түүнээс уучлалтгүй гэж бодоод цэцэг аваад 12 цагийн үед очисон. Миний гар утасны дугаарыг блоклцсон байсан учраас дугаараа нууцлж агаад 2 удаа залгасан чинь миний дуудлагыг юусэн аваагүй. Гадаа тамхи татаж идэл булганы ажлын хоо гих залуу гарч ирэхээр нь түүнийг булган руу залгуулсан чинь барс дээр явж ийна чи хүлээж гэсэн. Тэгээд ирэхээр нь уулзаад 2 цаг гаруй хугацаанд ярилцсан гэж байгаа байхгүй нөр. Тэгэд түүнд хандаад
Чи миний хувьд маш чухал хүн. Намайг үнэхээр уучлаарай гэд би уучлал гуугаад ярилцаад 2-3 цаг болсон. Тэр үед булган надтай эвлэрсэн юм шиг, эвлэрээгүй юм шиг айгүй ойлгомжгүй байсан. Гэрт нь ээжсэн чи гинт миний хуцыг үүдээр гаргаа шидээд эхэлсэн. Би чи яагаад хүний юм гаргаа шидээд байгаа юм бэ? Газраас аваад өг гэсэн чи булган. Чи юу энийг аваад зайл гэсэн. Тэгэхээр дөнгөө сайхан зүгээрээс үгүй яагаад гинт уралж өгөө гэж бодоод юу гэсэн үг юм бэ? Аваад өг чи хүнийг ингэж болохгүй штэ гэсэн чи булган. Чи хутга шүүг болмоор байна уу? Гээд галтхойн өрөөнөөс хутга авч ирээд миний мөрлөө хатгах шиг болсон. Хохирогч нэг гэсэн дөө. Тий. Одоо амиа алдсан найз Тий. охин гэсэн үг шүү дээ. Үүнд яагаад ийм зүйл болчихвоо гэж би дотроо бодоод айгүй их гомдсон. Тэгээд машинаа унаж яваад дэлгүүрээс нэг шил сойрхол арх авч уугаад машиндаа тэрийг явуулсан. Тэгээд эргээд булганы гэрт ноцсон гэдгийг мэдүүлэг байхгүй. За тэгээд мэдүүлгийг ингээ уушаа явуулжсэн чинь энэ хоёр нөгөө өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй гэд нэг өгцөн байсан шүү дээ, мэдүүлэг өгцөн байсан. Гэтэл ерөөсөө энэ нөгөө хэргэлдэж маргалдаж байгаагүй хүмүүсийн шинжгүй чи хутга шүүг болмоор байна уу гэдэг энэ мэдүүлэг бүр айгүй хурц туссан байхгүй надад. Яг бүнд хэрэлдэл тэхгүй ч дээ анх удаа. Тийм анх удаа хэрэлдэж хүмүүс чи хутга шүүг болмоор байна уу гэж угаасаа хэлэхгүй те. Тэгэхээр нэг бол энэ хоёрын хооронд өмнө нь хутга шүүгтэй орооцолдож исэн ийм хар бараанд дурсамж байгаа. За эсвэл анх очир талигач тухай худлаа мэдүүлэг өгч. Тийм ээ. Гэдэг ийм хоёр сэжигт хамаг байгаа. За тэгээ ер нь бол бусад гэрчүүд энэ хоёр хосын харилцааны талаар яг ямар мэдүүлэг өгсөн бэ нэ гэдгийг шалгаж үзмээр санагдсан л да. За тэгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу аавынх нь мэдүүлгээс хэсэгчиж хүргэе. Манай охин анх очиртой танилцаад 2014 оны 10 дугаар сард түүнийг анх удаа гэртээ авчирч аав ээж бидэнтэй танилцуулсан. Бид дөрөв хүүхдийнхээ сонголтод өөрсдийн үзэл бодлыг тулгаагүй бид анх очиртой ямар нэгэн буруу харьцсан зүйл байхгүй. Тэр охины минь хайр итгэлийн хариуд биднийг эцгүй хойгуур охины маань аимшигтайгаар хороолоо гэж. Аав ээж нь эцгүй гэж таарсан бэл. Анх учир бол цагдаагийн байгууллага танилтай, урд нь цагдаа шалгадж байсан туршлагатай хүн. Тэгэд энэ хэрэгээс зүгээр гарнаа гэсэн иймэрхүү хандлагатай ах шиг байгаа. Миний охин бол зөв хүмүүжилтэй, хүнтэй илдэг харьцдаг хүүхдээ. Харин хүний гаргасан дутагдлыг шууд хэлцдэг шудраг хүн байсан юм. Охин маань өөрийн амьдралдаа итгэл үнэмшилтэй байсан. Америкийн нэгдсэн улсад ахлах сургуульд төгссөн. Дараа нь Колорадо мужийн коллежид сурч агаад Калифорник сургууль руу шилжиж сурч төгссөн. За Монгол улсууд бол Монгол улсын их сургууль суралцаад магистрийн зэрэг хамгаалсан, өөрийн амьдралыг өөдрөгөөр хардаг, чөлөө дуран бүтээлгийн хажуугаар манай компанид давхар ажилладаг байсан. Өөрийн гэсэн брэнд гаргах хүсэл тэмүүлэлтэй, өөртөө санаа сэтгэл нийлэхгүй үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө охины минь яагаад хутгалаад алчваа. Дөнгөж 29 настай охины минь амиг онц хэрцгийгээр хөнөөсөн. Миний охин арх тамхи хэргэлдэггүй. Миний охиныг хутгалсны дараа амруу нь арх цутгасан гэж би үзэж байна. Гэж аав нь энэ хоёрын харилцааны талаар мэдүүлэг өгсөн баг. За тэгээд талигач хэрэг гарахаас өмнө, талигач буюу булган жаргал хэрэг гарахаас өмнө анх очиртой маргалдаж байгаа яг тэр үедээ Солонгост байдаг найзтайгаа чатлсан байгаа. Одоо мессенжерээр харилцсан гэсэн үг. За тэгээд тэр найзынх нь мэдүүлгээр болохоор би олон жил найзлахтаа түүнийг хүнтэй муудалцаж зодтолтож байгааг нь ерөөсө хараагүй. Тэр үргэлж инээдэг байсан. Түүнийг ширүүн дуурж байгааг би хараагүй гэж найз нь бас зан авирын талаар мэдүүлэг өгсөн мэт бэлэрхцөөлөн. Тийм байсан юм шиг үн тийм ээ. За одоо ингэ хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад орё л да 4-р сарын 20-ны өдрийн хэрэг гарсан гэж. 4-р сарын 20-ны өдөр анх учир болон булган жаргал нараа маргалтаад анх учир мөрөндөө шарх аваад сэтгэлээр унаад арх уусан гэж түрүүлсэн тийм ээ. За үүнээс цаашаа ямар мэдүүлэг анх учир өгсөн бэ гэдгийг унших юм бол ингэж байгаа. За ер нь ингэж маргалтж яхаар би өөрөө өгчий гэж бодоод булгантай зууралтахад тэр намайг гэртээ оруулахгүй байсан. Тэгэхээр би булганы цамцнаас барьж түлхээд гэрт нь ороод биз хөрөө рүү ороод гараад зүссэн гэж. Тэгсэн чинь цагдаа нар ирээд намайг гараад ир гэхээр нь гарч очсон. Булганы игчийн нөхөр намайг хэмлэг түргэж өгөөд дараа нь би тэндээсээ гэртээ харьсан. Тэгээ би шүнжин унталгүй яагаад ийм зүйл болчихвоо гэж бодоод үнэхээр их гутарсан. Үүр цайхаар би булган руу уцаар яриад чи яг яаж байгаа бэ? Энэ асуудлыг нэг тийшин шийдээ. Яагаад намайг дорд үзээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь булгууцаа тасалдсан. Тэгэхээр би дахид залгаад би өгчий гэж хэлсэн. Тэгсэн чинь булган миний гар утас руу залгангуудаа за чи хүрээд ирээ нэг удаа яах вэ ярилцъя гэж хэлсэн. Тэгэхээр би амиа хорлоно гэж айлгаад булгантай эвлэрнэ гэж дотроо бодоод гэрээсээ хутга аваад такси бирж гэрт нь очсон гэж. Эвлэрэх гэж очиж хутгаар яах гэж.
Харин нөгөө нэг юу яах Амиа орлох гэж. амиа хорлно гэж сүрдүүлэх гэж байгаа. Одоо нэг ясандаа нөгөө зарим ерөнхий Эвлэрэхгүй бол амиа орлох гэж байгаа юм уу? Тийм, чи надтай эвлэрэхгүй бол би амиа хорлоо, би гүүрэн дээрээс үсрлээ, би өөрийгөө игүүтгэлээ гэдэг нэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ, тий. Ер нь бол мэдүүлэг дээрээ би булгантай эвлэрнэ. Эвлэрхийн тулд бол би баг булган сүрдүүлж байгаа эвлэрнэ гэсэн ийм таамаг төвшүүлсэн байсан баг. За тэгээд тэр өдөр 2016 оны 4-р сарын 21-ний өдөр байсан. Тэгээд булганы гэрийн гадаа очиод хаалгыг тогссон чинь булган гэр тэгж унтж байна гэд гэрээсээ гарч ирээд үүдэндээ надтай уулзсан. Би түнд чи өчигдөр яг яаж байгаа юм бэ? Заавал над руу хутад алах хэрэг яг байсан юм уу гэсэн чинь чи ямар шалчгансан юм бэ? Дандаа наадхаа ярьж ахын хоёулаа ер нь салыг өчигдрийн явдлыг бээж авдаг мэдэгдмээргүй байна. Би цагдаа руу ярьлаа. Чи гомдлгүй гэдэг хэлээрээ гэд орилоод над руу уурлаадсан. Тэгэхээр би яагаад дахиад намайг ингэж үл томсорлж байгаа юм болоо гэж бодоод гэрээсээ авчирсан хутгаараа өөрийнхөө баруун шүг зүссэн. За ингээ ер нь бол өөрийгөө ивүүтэх оролдлогыг 2 удаа хийж байгаа шүү дээ. Тэгтэл булган уцаар ярьснаа чи хөө игээд над руу дайрч хутга булаацалтаад яах гээд байгаа нь овшоо гайтай яршигтай юм бэ гэд миний гиз рүү хатгах шиг болсон. Би гайхаад гиз рүүгээ харсан чинь миний хөвлийн орчмоос цус гоочж ирсэн. Би цусаа хараад дотор маань харахуулаад миний хайртай эмэгтэй намайг алах гэж 2 дахь удаага ингэж ийн гэж бодоод ухаан балартаад хутгийг нь булаацалтаж ирсэн. Нэг мэтгэд бид хоёр нийл цус болсон байдалтай газар хөвтчихлээ. Тэгтэл миний гар утас дуурхаар нь сэргээд яртал манай дүү байсан. Би дүүдээ би булган хутгалж шиг боллоо гэж хэлсэн. Тэгтэл булган дуурах шиг болсон гэж. Тэгэхээр би түүнийг амьд байгаа юм байна гэж бодоод эмнэлэг аврыг гэж бодоод өргөөд явах замдаа унгаагаад дахин өргөөд булган машины судал дээр тавьж идэл 2 цагтаа ирээд намайг барьж машинд оруулсан. За энэ хооронд бол ер нь бол ингээд нэг юм хэсэг юу болсныг мэдээгүй юм шиг байна. Санахгүй байгаа юм шиг байгаа. Өөрийнх нь мэдүүлгээр шүү дээ. Дараа нь эмнэлгийн машин ирээд намайг цэргийн госпиталь руу аваад явсан. Эмнэлэг явах замд намайг цагдаа байцаахад би болсон явдлыг яг үнээр нь хэлсэн. Тэр үед найз охин амьд байгаа гэж л би дотроо бодож исэн. Намайг хагалгаанд орсны дараа цагдаа нар намайг байцаа сэжигтнээр татаад гар үсээ зурулсан. Би бүх хүнээс найз охин минь амьд үсттэй гэж асууж исэн. Би 5 дахь өдрөөр хагалгаанд ороод 1 дахь өдөр хүртэл гавтаа байсан. Намайг байцаахад би бүх зүйлийг хэлсэн. Намайг эмнэлгээс ганц удаа руу шууд аваа явсан. Би тухайн үед цээжиндээ 13 ойдол тавилсан, хөдөлж босож шээж чадахгүйсэн. Өдөр нь би шээхтэй хажуу өрөөний хүний утаснаас дүүрүүгээ манай найз охин булган амьд үсттэй юу болсон бэ гэж мессеж ütсэн чинь нэлээд хугацааны дараа бурхан болсон умманы бадми хум гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би надад хор бэлдээрээ надтай уулзах боломж гарвал хорийг надад өгөөрэй гэж би дүүтэй хэлсэн. Ямар сэтлээ. Надад үнэхээр харамсалтай байна. Би өөртөө маш их гутарж гин, өөрөө амьд явж байгаадаа гутарж гин. Хохирлын мөнгийг бол би төлнө. Бид хоёр ийм эмнэлэлт явдал олж ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж гин. Ийм явдал болсонд би бол маш их буруутай. Миний найз охины аав ээж байгаа сонсож байгаа бол гэрээхнээс нь би уучлал гуйх хэрэггүй ч гэсэндээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна гэдэг ийм мэдүүлэг өгсөн. За энэ бол зөвхөн анх очрын буюу Хэрэгтний тий ялтны гэсэн мэдүүлэг. За харин бусад гэрчүүдийн мэдүүлгээс энэ яг хэрэг явдал гардаг 4 сарын 21-ний өдөр өөр яг юу болсон бэ? Анх очир энэ мэдүүлэгд дурдахдаа юг хэлээг өнгөрсөн бэ? Магадгүй тэр хэсэг хугацаанд санахгүй байна, мэдэхгүй байна. Би одоо нэг сэрсэн чинь гадаа байсан гэдэг энэ хугацаанд яг юу болсон талаар гэрчүүдийн мэдүүлгийг харъя л да. За найзынхад мэдүүлэг байгаа. Нөгөө Солонгост байгаа найзтайгаа чаталсан гэдэг байгаа шүү дээ. Энэ хэрэг гарах үед би Солонгос улсад байсан. 2016 оны 4-р сарын 20-ны өдөр талигач булгантай би мессенжээр харьцсан. Тэр үед булган над руу анх очир миний хурууны хийдэг хутгаар амиа орлох гээд байна. Манай гэрт ороод ирлээ гэж чат үчээд таг болцсон. Тэгээ хэсэг хугацаанд ямар ч хариу бичихгүй байхаар нь би айгаад Монголд байдаг 2 найзтай манай найзыг найз залуу нь хутга барьж гэмтэх гээд байна. Цагдаа дуудаад ч өгөөч гэж би 2 найзтай хэлсэн. Тэгээ хариу бичихгүйсээ хэсэг хугацааны дараа би өөрөө хутгалсан юм аа. Би аргалаад явуулъя гэсэн айгүй сонирн мессеж надад ирсэн. Би найзтайгаа 25 жил найзалж байгаа байхгүй юу? Гэтэл над руу бичсэн мессеж нь алдаатай. Бичгийн хэв нь өөр байсан. Мэдэгддэг тий. Би булганаас зөвхөн өөрийнх нь мэддэг асуултыг асуусан чи хариулахгүй чи цагтаа дуудсан юм уу? Цагтаагаа болиулчих гэж над руу удаа биччихсэн. Би булганаас багтаа хаана амьдарч ирснийг асуусан чи ямар ч хариу өгөөгүй над руу 6 явуулаач гэсэн чи юугаас хариулахгүйс. Цагдаа дуудсан найз маань булганы гар утас руу олон удаа залгасан чи утсаа юусаа авахгүй байжсэнаа цагтаагаа болиул гэж мессеж бичсэн байсан.
Тэр өдрийн орой булган над руу мессеж бичсэн гэж байгаа байхгүй. Тэгэхдээ анх очир миний утаснаас чам руу зөндөө мессеж бичсэн байна. Чи англиар бичихгүй яг яасан юм бэ? Гэж тэр бичсэн зүйлүүдийг өөрөө бичээгүй гэдгээ надад баталж хэлсэн. Би найзаасаа юу болсон талаар асуусан чинь манай гэрт орж ирээд хутга бариад амиа орлно гэсэн. Бас миний хоолойг боосон. Өглөөс 2 секундын өмнө үлдлээ гэж манай найз хэлсэн. Тэгээд миний хамаг бие хөндөр болсон. Би маш их ажин гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 4-р сарын 21-ний өдөр талигаач булгантай 9 цаг 50 минутын үед би дахиж холбогдсон. Тэгээ сайхан амарсан уу гэсэн чинь сайхан амарсан. Гэхдээ үргэл залгаад ах юм аа. Би яг яах ёстой вэ гэж айгүй айсан шинжтэй мессеж бичсэн. Тэгээд Агийн түн рүү залгасан тухай зургийг мессенжээр явуулж исэн. Мөн би Агийн хийж рүү залгасч утсаар ирсэн ахгүй байх гэж надад тухай үед хэлж исэн гэдэг. Ийм найзынхаа мэдүүлэг баг. За тэгвэл түрүүн анх очрын юун дээр мэдүүлэг дээр би гараа зүсгээд цагдаа дутсан байсан. Цагдаа нар ирээд намайг өрөөнөөс гаргаад гэмтлийн имлэг рүү явуулсан гэжсэн шүү дээ. 4-р сарын 20-ны өдөр дуудлагаар очсон цагдаагийн мэдүүлэг баг. 4-р сарын 20-ны өдөр хутгатай согтун амиа орлох гээд байна гэсэн дуудлагын дагуу 3 давхар тоосон машинд очисон чинь гэх залуу 3 давхарт байрлах өрөөрөө гүйж ороод хаалга дотроос нь төвчцээ. Талигачаас босон явдлын талаар тодруулахад гэж байгаа. Талигач гэдэг нь одоо булган жаргал та. Бид хоёр үерхэд 2 жил болж байна. Би тохирохгүй болохоор сална гэсэн чинь нэг бол чи үхэн, нэг бол би үхэн гэдэг. Би цагдаа дуудсан чинь цухтаачлаа гэж хэлсэн. Би хаалгыг тайлуулах гэхэд онгоолохгүй байсан. Тэгээд аатай утсаар холбогдоод хилцэл маягийн зүйлийг хийсэн. Эхлээд найз өхөнтэйгээ ярилцсанаа. Намайг 5 минутын дараа гарчихгүй л та орж ирээрэй гэж цагдаад хэлсэн гин. Би түүнд ганц эмэгтэй хүн татгч нь оруулахгүй. Би хамт орноо. Та хоёр өрөөндөө ярилцаа. Би үүдэнд хүлээж ий гэсэн чинь тэр хаалга онгоолоогүй. За нэлээд удаа ярилцаж хаад найз охины чинь татгч нь оруулъя гэж тохиролцсон. Тэр үед ээлж хүлээлцэх 2 цагтаа гадаа ирсэн байсан. Тэгээд ээлж хүлээлцгээр ирсэн 2 цагтааг хаалганы үдэнд зогсоогоод би хамт ирсэн цагтаа гадаа хүлээж ийя. Танай найз охин хаалганы үдэнд байгаа. Хаалгын онгоолго гэж хэлээд хаалгыг нийлгэсэн гэж байгаа. За ингээд гэрт ороход Агийн зүүн мөрнөөс баг зэрэг цус гарсан байсан. Нөгөө нэг шүүг аваад зүүн мөрлөнд хатгачлаа гэсэн тий гарсан байсан. Зүүн гарын шууны судсаа хансан байдалтай байсан гэж байгаа. Эхний удаагийн амиа орлохоор. Дуудлагаар очихдоо 103 дуудсан байсан учраас анхны тусламж үзүүлээд гэдэг залуутай хамт гэмтлийн имлэг рүү явуулсан. Ингэхдээ наад хүндээ ойдол хийлгээд хилтсээр авчаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь орой 22 цагийн үед ганцаараа ирээд гэрлүүгээ явъя гэдээ хань явуулчлаа гэж хэлсэн. За ингээд 4-р сарын 21-ний 10 цаг 15 минутад талигаач миний гар утас руу холбогдоод өчигдөр дуудлага өгсөн хүн байна. Өчигдрийн хэргийн талаар хинтээ холбогдох вэ? Надад нэр болон утасны дугаарыг өгч болох уу гэж залхахаар нь утасны дугаарыг нөх боломж байхгүй. Дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээ 2 давхарт байцаагч Мөнх Эрдэнэ гэж хүн байгаа. Тэр хүнтэй уулзаарай. Яг юу болсон бэ гэсэн чинь нөгөө хүн ирчээд эндээс явахгүй байна. Авраарай, туслаарай гэж орилоод гар утас нь газар унах чимээ гараад дуудлага тасарсан гэж. Тэгэхээр би тэр хавьд үүрэг гүйцэтгэжсэн албан хаагч руу залгаад энэ талаар мэдгцэн гэдэг нэг юм мэдүүлэг байна. За тэгвэл нөгөө яг үүрэг гүйцэтгэжсэн цагдаа нар нь юу гэж мэдүүлсэн гэхээр 11 цаг үед 3 давхар байрны хашаан дотор нь явж ороход хар өнгийн Саната 7 маркийн машин ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай байсан. Машины хажуугаар өнгөрсөн чинь байрны орцны үдээс эхлэн машины арын хаалга хүртэл цус туссан байдалтай байсан. Тэр дороо машины арын хаалгыг онгойлгож үзсэн чинь амь хохирогч булган арын суудал дээр уртлын 2 сандлын голоор толгоогоо доош харсан байдалтай ухаангүй хөвтөжсэн. Найз залуу бид хоёрыг онгойлгосон жолооч талын хой таалганы тушаа сандал дээр сууж исэн. Тэр үед Агийн баруун талын өмдний халаасанд хар өнгийн иштэй хутга байгаа харагдсан. Агийн 2 гар өмссөн хувцас нь нэлээдээ цус олсон байдалтай харагдсан. Агийн баруун гарнаас нь бариад машинаас буулгаад халаасанд байсан хутгийг нь авч машины хойдлын дугуйн дээр тавьсан гэж яг хэрэг болсон газар дээр нь очисон цагдаа мэдүүлэг өгсөн баг. За ингээд энэ хэрэг явдал болоод шинжээчдийн дүгнэлт гэж гарна тийм. За шинжээчдийн дүгнэлт дээр бол талигачийн цогцолд үйлчлэг хийхэд нийтдээ зүсэгдсэн 28 шарах гэмтэл тогтоогдсон. 28 удаа одоо мис хүрсэн байна гэсэн үг. 28 удаа одоо тэр хүнийг толж гэмтэж хата ухаангүй байсан гэсэн үг. Одоо нэг өсөнд өөрөө тийм л юм яриад байгаа шүү дээ. Өөрийнх нь мэдүүлгээр бол тийм.
Дээрх гэмтлүүд нь эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтлүүд бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талигаач дээрх гэмтлүүдийн улмаас цус алдаад дотор эрхтний цус багталт, цус алдагдлын шокийн улмаас нас барсан. Талигаач нас барах үедээ задлан шинжилгээгээр үхэл төрхийг харахах ууч ямар нэгэн өвчин байгаагүй. Талигаачийн зохисод үүссэн шарах гэмтлүүд нь хатгагдаж зүсэгдсэн шархнууд байна. Талигаачийн зохисод тогтоогдсон шарах гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болох яг тэр цаг хугацаанд үүссэн болно гэдэг ийм дүгнэлт гарсан. За тэгвэл эсрэгээр дахиад нөгөө ялтан буюу анх учрын тухайд бас шүүхэн шинжээчийн дүгнэлт гарна тийм үү? Анх учир нь сэтгцийн ямар нэгэн өвчнгүй байна. За. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. Одоо сэтгцийн ямар нэгэн өвчин байхгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай. Нь болсон үйл явдлыг зөв тусган мэдүүлэх чадвартай байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр шинжээчд үзэж байгаагаар энэ хүн бол яг хэрэг үйлдэж байхдаа өөр ингэсэн ухамсартай байсан байх нь байна. Яг өөрийнхөө мэдүүлгэн дээр хэлээд байгаа шиг санахгүй байна. Юу болсон, энийг мэдсэн чинь гэдэг нэг иймэрхүү зүйлүүд ер нь бол баг Боломжгүй шүү тийм ээ гэсэн үг. За ингээд шүүхээс тогтоосноор анх учрыг хүнийг онц сэргээс сарцхийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гин буруудад тооцсон. Тэгээ шүүгдэгч аг 20 жилийн хорих хялаар шийтгсэн. Аад оногдуулсан 20 жилийн хорих хялыг хаалттай хорих байгууллагад идэвхжүүлэхээр болсон. Ийм харамсалтай хэрэг явдал болжээ. Ямар хэцүү юм бэ? Одоо нөгөө бидний яриад байдаг токсик буюу тий хортой харилцаа гэдэг аа штэ. За яг хэдэн жил ч үргэлж болно. Одоо энэ хоёрод бол 2 жил гэж байна штэ. 2 жилийн хугацаанд үргэлжлэгээд энэ хоёр заавал суун гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд ингээд болч бүтгээ ойлоо сална гингүүд нөгөө үхэн гэдэг, эмээ орлно гэдэг тий. Чи надаас салвал би чамааг ална гэдэг ч юм уу. Яг нэг бол би хүн нөгөө бол чи хүн гэдэг нэг юм хортой харилцаа л байгаа байхгүй юу? Тийм л юм байна. Тэгээд ч одоо ухаангүй байлаа гэхээр 28 удаа тий. Тэгэхээр юуны анх учрын бие дээр нь бас шарах сорив 13 удаа ойдол тавилсан гэхээр ер нь бол энэ хоёр нэлээ ноцолцсон байж магадгүй шинж тэмдэг байгаад байгаа байхгүй. Ойдол тавилсан гэхээр бас тийм л юм тий. Тэгээд энэ хоёрын анхны маргалдаан бол биш. Ягаад ч биш. Ягаад ч биш байгааз энэ хүмүүсийн хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа энэ одоо токсик хортой энэ харилцаанууд бол аль хэзээний маргалдсан, аль хэзээний энэ хоёр хүний харилцаа магадгүй хөндөрсөн, салахад бэлэн болсон ийм харилцаа байсан баг. Нэг эхний удаадаа маргалдчаад энэ одоо хохирогч булга хийхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэг ингээ уучлалт гуугаад ингээ очисон дуураа нуцлаад ингээ залгасан ч аваагүй гэхийг бодох нэ. Энэ нэг удаагийн үйлдэл тэгээ утга шүүгчин дахиад гэж яригадаад шүү дээ. Тийм. Харин ер нь нэлээд хэцүү харилцаатай л байсан хоёр хүн юм уу та. Яг тэгэж хэлж болохоор тэгээд хамгийн харамсалтай нь аав ээж л байгаа байхгүй ийм хортой харилцаанаас болоод байхгүй гур ийм аимшигтай зүйл болоод дөнгөж 29 настай энэ сайхан боловсралтай эмэгтэй ийм хүний гартай юм алдчихна гэдэг бол амар л хэрэг. Харамсалтай. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулъя. Хамтран ажиллагчаар Дашка Солон хамтран ажиллаж байна. За Дашка Солон дээр манай хамт олон бүгдээр очсон тийм ээ. Бүгдээр очиод одоо нэг бест үйлчлэгийг авлаа ир юмгүй. Тэр хуухны цэвэрлэгээ. Гэтэ янзын болчихсон гэдэг. Нөө ингэж санагцсан. За яг өмнө ингээл нэг хуухаа цэвэрлүүлж ирсэн л да би. Тэгвэл ялгаатай нь юу вэ гэдэг юмуд аппарат аягүй сайн юм байна. Тод юм байна. Тий. Эхлээд цэвэрлэгийн дорхоос өмнө таны хух юм биш үү? Ийм зүйлээс болоод таны хух ингэж бохирдолтой биш үү гэж харуулдаг. Одоо жишээлбэл минийх нөгөө нэг жирэмсний даавраас болоод тос маш ихээр ялгараад тий тэгээд тэр тосоо сайн арилахгүй байснаас болоод ганц нэг хаг харагдаад байсан байхгүй. Тэгсэн чинь яг цэвэрлсний дараа бүр ингэж нөхсөвнүүд нь онгойгоод тэгээд тэр нэг юун тэр чин тархин дээр чин ингээд нэг нарийнхаа хялгсан суцууд явж идэм шүү дээ. Тэр чин бүр ингэж харагдаад янзын сайхан цэвэрхэн болчихлоо шүү дээ. Тэгээд дээрээс нь тэр чи юу яд юм бэ? Одоо нэг хүний нүүрний арьстай адилхан юм байна шүү дээ хуухчин. Бид нар одоо осолдохгүй л нэг шампундж байгаа юм тэгэл ангиж руулж төрж байгаа юм. Нүүрний арьсаа арчлахтай л адилхан арчлах хэрэгтэй юм аа л да. Хуурайш тийм байна, тослог зэтгий юм байна тий. Дээрээс нь тэр чи гимтдгий юм байна. Бидний бүгднгийнх нь хуух ингээд бүгд өөр өөр ийсэн. Гэтэ яг нэг эмчилгээний араас тийм хурд үрдэнгүй. Үгэн гэж бол бодоогүй. Шууд харагдсан үрдэн. Илт харагдсан буюу. Тэгээ нөө хэрвээ гүн гимтэлтэй байвал 7 хоногт нэг удаа орох хэрэгтэй юм байна.
хүн биш. За бид нар одоо энгийн хэвэн байгаад жоохон энгийн гэмтэлтэй байвал сартаа нэг орчод болох юм. Тийм. Ер нь бол одоо начиг юм өсөн тослогдоод байгаа юм хүмүүс бол 7 хоногт нэг орно л гэж хэлж болно. Тэгээ хамгийн гол нь эднийх маш гоё хямдралтай байгаа. Тийм. Хямдралтай өнөр өөрчилж байгаа шүү. За баярлалаа. Зөвлөлийн хамтран ажиллагчид. Ой тэр нэг бариг нь хэлэхгүй бас өнгөрч болохгүй. Тэр яг ингээд нөгөө цэвэрлж байхдаа ингээд нөгөө толгой хүзэнд массаж идэг. Тэр нь бүр айгүй гоё юм. Амраасан, тайшруулсан гоё мэдрэмж төрт юм билээ шүү. Нэг олон үйлчлээ тий. Тий. За баярлалаа. Баярлаа. За тэгвэл үргэлжлүүлэн хэдүүлээ. Америкийн нэгдсэн улсын түүхэнтэй хамгийн нууцлаг үйл явдлуудын нэг буюу Содрийн гэр бүлийн 5 хүүхэд нэг дор шүү. Одоо албан ёсоор алга болсон. Өстой сони ирэх тий. Гэхдээ энэ хэдийг болохоор албан ёсны дүгнэлт нь юу гэж гарсан гэхээр гал дүртэж нас борсон гэдэг дүгнэлт гарсан. Тийм үү. Байшин нь шатцсан л та. Тэгсэн хэрнээ хамгийн сонин нь тэр галд одоо тэр байшингаас нэг ч цогцос олдоогүй л учраа байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол шатсан байсан ч гэсэндээ нэг яс масан тий. Үлдэн шүү дээ. Гэтэл тэрний галын дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэдгсэн чи хитрхи одоо тийм баргийн ч одоо чандралж байгаа юм шиг тий. Им гал байсан учраас яс үлдээгүй гэдэг юм яригдсан байгаа. Гэтэ эн чинь тэгсэн чинь хүмүүс үлдэнэ үстэй. Тийм шүү дээ. Хүмүүс ч үлдээгүй байдаг. За энэ дүгнэлтийг хамгийн их одоо нэг няцаас нэг үйл явдал юу болсон гэдгсэн чинь Морис сүмийн номлогчид нүглээ намжилдаг шүү дээ. Тийм. Ингээд номлогчид нүглээ намжлахдаа энэ Содрыг шатсан байшингийн нурмнаас буюу тухайн үед одоо тэр нэг хэргийн газар хамгийн дөрөнд утсан Галкаманди хүн баггүй юу? Одоо дарга гэсэн үг. Галкаманы дарга нь дараад нь сүмийн номлогчд ингээд нүгэл нэмжлэл ингээд яриад байдаг шүү дээ. Тэгэж ярихтаа болохоор за эцэг та намайг уучлаарай. Тухайн үед одоо яг хэргийн газар анх ингээд очиход тэр байшингийн нурмнаас хүний зүрх олсон. Зүрх олдсон юм аа. Тэгээ тэрийг нь болохоор би нуугаад тэр доор нь ингээд ганц ширхэг зүрх олдонгууд нь одоо хэргийн газраас олонгууд одоо хэргийн нотлох баримтыг устгасан гэсэн үг л дээ. Устгангуудаа би газарт болцсон байсан юм аа гэж хэлсэн баа. За ингээд мэдээж сүмийн номлогч энэ хэрэгч өөр асар том хэрэг штэ. Байсан учраас энийг цагдаа нарт хэлсэн. Цагдаа нарт хэлээд тэр газарт болцсон гэдэг тэр зүрхийг гаргаж ирсэн. Гаргаж ирээд шалгасан чинь энэ нь өхрийн илэг байсан. Бүр яах гэж юм шууд яриад байгаа ойлгомжгүй. Хүний зүрх байгаагүй. За тэгээд энэ Морис буюу тэр Галкамандын дарга яах гэж ингэж худлаа яриад байгаа. Юусэн ойлгогдоогүй. За тэгээд Жорж буюу даавн дээр шүүхийн эмнэлгийн дүгнэлтэнд юусоо итгээгүй. Тэгээ энэ явдал с ิจ авч гисэн. Хүүхдүүд нь үнэхээр галд хүрсэн юм уу? Тэ? Яасан юм бол гэдэгт эргэлзэж эхэлж байгаа. Анх бол одоо галд хүрсэн гэдэг дүгнэлтээ гаргахтаа нөө зүрх нь байсан учраас гэдэг ч юм уу. Нэгийн дүгнэлт гаргацсан байсан юм билээ. За ингээд эргэлзэж эхэлсэн учраас хамгийн ойрхоноор холбооны мөрдөх товчон загтал битсэн. Гэтэл энэ товчооны захирал байсан тухайн үед Эдгар Хувер гэдэг хүн хариу бичгтээ за энэ асуудал чинь бол миний хэрээс хитэрсэн зүйл байна гэдэг юм шиг хариулт өгсөн. Би нэг ч учрыг олж чадахгүй нэ. За ингээд юусоо учир нь олдоогүй би энэ хүүхдэд хайцсан мэддэхгүй байж байгаад нэг таамаг төвшүүлэл яваа да. Хүүхдүүдийг хулгайсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирсэн. Гэхдээ холбооны мөрдөх товчоо энэ хэргийг авсан ч гэсэндээ шалгасан ба улгаалагдсан юм уу яасан ийсэн гэдэг ингээд шалгасан боловч харамсалтай нь 2 жилийн дараа мөрдөн байцаалтай ажиллахаа тэр чигтэн зогсооцсон. Дахиж мөрдөхийг хүсээгүй. За ингээд хэрэг учир зүүн олдохгүй байжсэн чинь одоо энэ гал гарахаас өмнө тэр Жоржийн гэрт хүн ирсэн гинэ. Одоо тэр байшин тэр чигтээ шатхаас өмнө гэрт нь хүн ирэнгүүтээ айгу сони юм сануулгыг өгсөн байгаа юм. Тухайн гал гарахаас юм. Яасан гэхээр танаад ингээд гал хамгаалагч байдаг шүү дээ. Гал хамгаалагч чинь гимтээд эндээс чинь гал гарах аюултай юм биш үг сануулсан баг. Тийм тэгэхээр ингээд танахаас гал гарч магадгүй энэ дээр нь анхаараач гэж хэлсэн. Гэхдээ энэ дээр нь болохоор гэр хийсэн болох Жорж нэг анхаараагүй юм билээ. Яагаад гэдгсэн чинь яг ирэхээс нь өмнөхөн тэр байшингийнхаа цахилгааны холболтуудыг бүгдийг солиулсан байсан. Тийм солиулсан байсан. Тэгээд дээрээс нь тэр засвар хийгээд одоо мэдээж мэрэгжлийн цахилгаанч сольж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь за тэр гал хамгаалагчийн асуудал дээр танах энэ санаа зовоодох юм байхгүй бүгдийг шинээр солилцсон учраас одоо нэг хэсэгт байгаад байх юм байхгүй гэж хэлээд хахад хэд хоногийн дараа хүн ирчээд танах гал гарч магадгүй. Гал гарна гэдгийг мэдээд исэн юм шиг тийм ээ. Ийм юм. Бараг зүгнүүд байгаа юм шиг. За ингээд 1945 оны 100 сар болохоос хэдхэн сарын өмнө Содрийн том хүү хотын төв дагуу төв зам дагуу ингээд ийм сэжигтэй одоо машин зогсож байгааг олж харсан гэдгийг аавда хэлжсэн юм байна лээ. Нэг юм машин харж байсан гэдэг. Тэгээ яасан гэхээр нэг хүнд анзаарахтахаар нэг машин дотроос хүн ингээ хараад байгаа юм шиг байдаг шүү дээ. Хүү өдөржингөө ажигласан баг.
Ер нь бол ингээд ажиглаад байгаа мэдрэмж яг үнэн байдаг. Байдаг тий. За яг тийм машин зогсчих болно анзаарахгүй тий. Зүгээр машин гэдгийн дотор хүмүүс ийсэн. Дээрээс нь тэр хүүг ингээд ажиглаад байгаа нь мэдгэцсэн учраас аавда яасан байгаа юм л да. Аав нэг тийм босон шүү дээ. Ер нь хилцэн байсан юм билээ. За ингээд 100 сарын өдөр том охин болох Марион нь хоёр эмэгтэй дүүгийнхээ хамтаар аэроплот тоглож гисэн гадаа. Энд чинь 5 хүүхэд штэ. Ингээд яг тухайн өдөр болохоор хүүхдүүдийн ээж Жэни гэр орны ажлаа хийгээд тэгээд эртхэн унтаж амраарай гэд хүүхдүүдээс сануулад өрөө өрөөнд орсон байгаа юм л да. 5 хүүхэд учраас өрөө өрөөндөө ингээ ордог. Гэтэл шөнийн яг тэр 12 цаг 30 минут үед гэрийнх нь уцад уурсан ба. За уцад уурмууд нь Жэни уцаа авсан буюу гэрээ эзэгтэй авсан ба. Харилцуурыг авсан чинь нэг бүсгүй байсан. Тэгээ ингээд сайн мань уу тантай гинт ярих гэсэн чинь өө яна уучлаарай дугаар хамд орчлаа. Тас. За шууд. Гэтэ энэ шөнийн 12 цаг 30 минут шүү. Гэтэ энэ ээжд нь аюу сэжигтэй санагдсан ба сүүлд нь. Яагаад шүн тэгээд залгасан юм? Тэгээд тэр бүсгүй нэг тийм дугаар хамд орсон юм шиг надад бол тухайд санагтаагүй гэж. За яагаад сэжиглээд байгаа юм гэдгсэн чинь яг ингэж залгаснаас хойш хагас цагийн дараа буюу 30 минутын дараа дээвэр дээр ингээд нэг юм ийм ч юм гараад. Nee бурхан. Бат гэж юм унаад байгаа ч юм уу тий. Ийм ч юм гараад байсан. Тэгэнгүүт нь Жэни ингээд сонсчоод нэг дээвэр дээр унахаар мэдэгддэг шүү дээ бороо мороо орох тий. Тэгээд ингээд сонсчоод за их тоогоогүй юм билээ тухай тий. Нилээн ядарсан байсан учраас тоолгүй унтаад өгсөн. За гэтэл яг ингээд унтаад өгснөхийн дараа 20 минутын дараа утаа сагч гисэн. Яана. Нөгөө нэг анхааруулад байсан. Юусоо хэцүү байсан. За тэгээ энэ хэрэг яг юунаас болж ингэ гарсан юм бэ гэдэнгүүт. За аав ээж хоёр нь гэрээсээ бол гарчиж байгаа. Гарчаад тэгээ байшинд бүр ингээд юу ч үлдэхгүйгээр буюу ингээд нөгөө юмнууд нь хайлтч тий. Тэгж шатсан байсан. Тэгээд галын шалтгааныг болохоор нөгөө нэг анхааруулад исэн буюу гал хамгаалах. Тийм гал хамгаалагчаас ч гал гарсан байна гэдэг юм сонирхол төрсөн. Гэтэл тэр чинь мэрэгжлийн хүмүүс нь засаад явцсан шүү дээ. Ингээ явсан. За ингээ аав ээжээр нь гарсны дараа танаа одоо нөгөө нэг хүүхдэд чинь гал туртай нас орсон байна гэсэн боловч цогцсон олдохгүй. Ингээд учир зун олдохгүй байсан. За тэгэнгүүт энэ хэрэг яагаад гарах болсон юм бэ гэдэг шалтгааныг нөгөө нэг тэр тухайн мужийн хүмүүс хоорондоо там болгож ярьж байгаа юм л та. Яагаад тэгэхээр Содорын гэр бүлийнхэн хотынхаа хамгийн нэр хүндтэй буюу дундаж давхаргийн гэр бүл байсан юм билээ. Баян жиш ядууч тэгтээ нэг нөлөөтэй нэг гэр бүл байдаг шүү дээ тийм хүндлэгтэй гэр бүл байсан юм байна л та. Тэгээд аав буюу одоо гэрээ эзэн Жорж өөрийнхөө үдэс санааг тухайн үед нуулгүй илэрхийлдэг байсан. Таалагдахгүй та нар юм биш тийм биш гэдгийг илэрхийлдэг байсан нь энэ Фейтвейл гэдэг хотын иргэдэд огтхаарч байсан гинэ. Ер нь шудраг талтай хүмүүс хүмүүс дургу байдаг тийм юм байсан юм билээ л дээ. За тэгээд ялангуяа тухайн үед Италийн дарангуулагч байсан Бенито Муссолини гэдэг хүнийг үзий яддаг байсан гинэ. Италийн одоо дарангуулагч буюу удирдагч байсан хүн дургу байсан. За тэгээд ийм учраас нөгөө Италиас цагаажилж ирсэн хүмүүстэй байн гаммар байдаг буюу хүмүүстэй ингэ муудалцаал яваад байдаг гэсэн юм байна. Тэгэхээр өшөө авсан юм шүү дээ. Эдний гэр бүлээс гэдэг нэг юм яригдсан. Гэхдээ бүр 5 хүүхдээс нь үү тий. Тийм. Одоо тэгээд тогроож л байгаа нэг хэлбэрл юм да. Тэгээд ингэж за энэ өөр айгу очир битүүлэг ийм хэрэгэлтэй. За тэгэнгүүт 1945 оны 10 сард нэг компани даатгалын компани төлөөлөгчийн Содорын гэрт ирж үйлчлэх санал болгосон. Танах ингэ даатгах уу? Бараг л энэ хэргийг одоо ингэ болно гэдгийг мэдээдсэн юм шиг зохион байгуулалттай юм шиг. Яг нь эргээд ингэ бодохоор тий үйл явдлууд нь хоорондоо таарад байгаа юм шиг. За тэгээд тэр даатгалын компани ч одоо амнистийн даатгал гэдэг юм уу, хөрөнгөний даатгал ч юм уу танах ингэ даатгалж гэдгсэн юмнуудыг санал болгоно шүү дээ. Тэгсэн чинь энэ хоёр ингэ ярилцаж сууж хагаад халиад ус төрлөө орцсон байгаа юм л да яриа. Ингээ ус төрөний оронгуудаа нөгөө нэг дургу байдаг Бенитогийн тухай, Италийн дарангуулагч Бенитогийн тухай орсон юм байна л да. За тэгсэн энэ даатгалын компани төлөөлөгч гэрээ эзэн Жоржийн хийсэн үгэнд айхуух уралсан гэж. За. Чи одоо тэр хүнийг дэмждэг байсан ч юм уу тий. Одоо хоёул улс төрийн талаар санал нийлдэггүй бай л да. Тэгээд тэгэнгүүтээ та одоо тэгж хэлдэг ямар учиртай ингэж маргангуудаа тэр даатгалын компани хүний хэлсэн үг нэг заа. Юусэн гэхээр байшин чин галд залгигдаж хүүхдүүд ч үрэгдэн дээ гэдэг үг хэлсэн. Тэгвэл захиалгатай юм байна л да. Ер нь бол яаж ч одоо ч сүрдүүлэг маяг юм хэлж байна. Энэ зүгээр даатгалын компани ажилтдаг шүү дээ уулна. Даатгах гэж ирээд. Ингэж хэлж яваад гэсэн байдгийн. За тэгэхээр ч одоо энэ ч одоо хэцүү болчихж байгаа шүү дээ тий. За ингээд нөгөө гэрт нь гал гарсан дөрөв хүүхдийн Жорж дөрөв хүүхдийн хамт ингээд гараад чадсан ч гэсэндээ айдны ч нөгөө нэг хамгийн гол нь 9 хүүхдтэй байлсан.
За. Тийм олон хүүхдтэй. Тэгээ 9 хүүхдийн дүрийн 8-д авч гараад 5 нь алгуулчихдаг байхгүй. Тэгээ нөгөө өнөр өтгөн учраас нөгөө ингээд дээшээгээ 3 давхар учраас 2 давхар ингээд өрөө болгоноос нь дамжиж ингээд чадахгүй юм байл л дээ. Тэгээ яасан ингэж гисэн энэ алга болцсон хүүхдүүд нь болохоор Jenny, Martha, Morris, Louis, Betty гэсэн 5 хүүхэд байсан. Тэгээд яагаад гаргаж чадаагүй юм гэдсэн чи тэр болохоор өрөө нь дээд давхарчсан. Хамгийн дээд давхарт нь тэгээд гал хамгийн сүн дээрээс ихэж гарсан. Дээрээс эхэлж ингэж гараад тэгэхээр тэр 3 давхар төрчтэй галтай л чинь өртцсөн. Байсан үе байсан. Тэгээд цагдаа ч юм уу те одоо юу гэдгийг тэр онцгойг ингээд дуудах гэсэн чинь тэр хавийнх нь буюу бүр тэр хавийнхан штэ утасны сүлжээг нь тасалсан байсан. За хаашаач хийж болох боломжгүй болсон буюу хуршууд нь ч гэсэндээ тэр хавийнх учраас гал команд дуудаж чадаагүй. Тэг ингээд нэг цаг алдсан гэж ярьдаг штэ те цаг алдсан байсан. За тэгээд аав нь мэдээж гал гарч 3 давхраас хүүхдүүдээ аварч гаргахын тулд хамгийн түрүүнд хийх үйлдэл нөгөө гадна талаас нөгөө цогны гадна талаас юм өгдөг юм урт шатнууд байдаг шүү дээ тийм. Бүх шат нь яг ядчих тэр өдрөөр нөгөө гадаа юм ижсэн юм билээ. Тэгээ шатаа ингээд тавьдаг газар нь тавьдсан. Тэгээ өглөө нь биш оройн нь шүн дунд тэр гал гарахт нь шатаа зөөгөөд 3 давхар гаргасан шат нь алхсан. Зөө. Тэгэхээр ойлгомжтойгоо хүүхдүүдээ одоо ингээд аварна гэдэг нь тодорхой. Тэгээд шат нь алах болсон байсан. За ойл хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ботулагс клиник хамтран ажиллаж байгаа. За Ботулагс клиникийн хувьд бол одоо альбаасны эрхтэйгээр ботокс зарчлагуудыг хийдэг тийм ээ. Одоо нөгөө мискугоо сайхан гэж яриад байна шүү дээ. За би өөрөө яг бүр хэлчихсэн. Одоо 14 хоногийн дараанаас буюу үр дүн ингээд гарч ийн. Миний дух ингэж үргэлжлэдэг буюу бид нар ингээд айгүйх мимиктэй ярьдаг юм билээ шүү дээ. Хөмсгөө их зингэдэг. Одоо минь зингэх гал зингэхгүй болсон. Энд ингээ өрчлөөс үсгээ хэлсэн. Өөртөө мэдгүйгээр ингэж хөмсгөө айгүйх зингдэг юм байна. Тийм. Ингээдсэн чинь амар гүн өрчлөөс суудсан байсан өөрөө анзаараагүй яваад байсан. Одоо ингээ байхгүй. Тэгээд дух ингээд тэнээсэн. Тэгээд духны тэнээсэн шалтгаан юу гэсэн чинь нэг юм. Миний дух юм овон тов доороо юмуд байсан нь мэдрэлийн одоо тэр нэг арсны доорхон мэдрэлсүүд явж байгаа шүү дээ. Тэр ширхэг чинь тасарч тийм ээ. За. Багада нэг юм өргөжсэн байдаг ч юм уу бид рүү анзаардгүй шүү дээ. Хүүхд тахтай юм өгөөд. Тэсэн чинь ингээд тэдэр нь тасраад гимтэл буюу ингээ овон тов ингээ үүссэн бэ. Тэнгүүд нөгөө товгор юм газрыг орхиод одоо ингээ тэнцүүлээд ингэсэн гэсэн. Тэгээ энэ дээр бол илт ялгаа гарсан. За тэгээ хамгийн өөр нэг ялгаа гарсан бид нөгөө ингээ 100 юм. Удаан ингээ ярьдаг болохоор эрүүний болчин маш их хөгжсөн буюу энийг ингээ 100 ингэж ярьсаар хагаад жавж ингээ чангарч тийм биш үү? Үжүүл айн гэдэг тийм. Тэгээ ингээд жавж чангарангуудаа эрүү хитэж эхэлдэг. Тэрийг анзаарч. Тэгээ ингээд болч энийг суллуулах юм ботокс гэсэн. Нэг бол нөгөө нэг эрүү нийт хийдэг, нэг бол хойш явдаг гэдэг тийм. Тэгэд яг ингээд өөрөө энгийн өдөр харахаар мэдэхгүй. Анзаардаг. Одоо би ч юм уу чи ч юм уу намайг анзаарахгүй шүү дээ. Тэнгүүд яг мэрэгжлийн хүмүүс тэр нь очиод ингээд эрүү чийт чааж гэсэн чинь нэрээ ингээд яг ингээд хэлчихлээ. Тэгсэн чинь ингээд удаан мэрэгжлийн онцлог гэдэг юм уу тийм. Их ярьдаг хүмүүсийг ингээд жавжаа ингээд зууж одоо ингээд зууж ярьсаар хагаад эрүү нийтэж тийм. Тэрийг сүлбэл болсон. Гэх мэдчлээ. Тийм, гэх мэдчлээ. Маш олон зүйл гэдэг юм. Одоо нэг хавар олж байгаа чинь арсны тарилгууд янз бүр байгаа. Жигд болгох те дээрээс нөгөө чийгшүүлэх гэдэг юм хуурашаал нэг бол ингээл Т зоноороо тостогтоол ингээл янз бүр болоод байдаг шүү дээ те. Гэх мэдчлэн юмнууд хэлийдэг. Тэгээ хайфуу байсан те. Хайфуу байсан. Тэгээд үйлчлэгээ бол зөндөө юм билээ. Манай эрчүүдийн нөгөө нэг гол хэлсэн юм чинь хуйнгийн ботокс шүү. Тий. Тэрийг бол хэлгэж амжаагүй л хийлгэн дээр гисэн маа. Суугаа ажилтаа хүмүүс чинь ингээд хуйн хөөрөлстэй аюу том асуудал үүсдэг шүү дээ те. Тэгэхээр энэ хуйнд ботокс хэлгчээр жилээ бол даачдаг гэдэг чинь шүү. Хуйн өстой асуудалтай бүр үнэхээр асуудалтай. Сүүл рүүгээ ингээд нөгөө нэг час гэж хатгаж өвдөд идэв. Тэр бүр үнэхээр балай мэдрэмж шүү. Хатгаж өвдөхөөс гадна унтж чадхаа болчих юм бэл. Тийм үү. Нойр үүдчих эхэлнэ. Энд энэ шиг нь халуун өргөө дүүгээд тэг ингээд толгоор руугаа дүүгээд хүндэрчж байгаа хэлбэр нь гинэ. Тийм үү. Тийм шатаад ингээд эхлэнгүүд хуйн одоо хөөрөд бүр хүндэрж байгаа учраас юу нь болж бол жилдээ ганц л удаа юм билээ шүү дээ. Тэр хэлэгчээр жилээ даачдаг. Айгуу даагүй юм билээ манай хүмүүс сонирхоод үзгүй тийм ээ. За тэгээ Ботулагс клиниктэй яаж холбогдох утасны дугаар, вебсайтын талаар та бүхэн дээдлэлд байгаа description хэсгээс мэдээлэл аваарай. Баярлалаа. Цаангийн хэрэг рүүгээрээ. За нөгөө шат байхгүй болсон тийм ээ. Зохион байгуулалттай буюу аав нь ингээд ерөөсөө л одоо тэр 3 давхартайгаа 5 хүүхдээ гаднаас нь шатаад өгч яахын л гарц зогсгоос гарахгүй болсон гэсэн үг. Амар юм. Тийм ер нь бол одоо тэр дотор хүүхдүүд нь байгаа л өгцөн л гэж бодож байгаа шүү дээ. Ингээд маргааш өглөө нь гасан хөвчд ирсэн. Өглөө юу? Тийм үү дуудлага өгөх юмч боломжгүй байгаа шүү дээ. Тэгээ ингээд дамнуулж ингэсээр байгаа дараа гэж гасан хөвчдөд дуудсан маа юм л та. Тэгээ нөгөө байршин дотор
танаа хүмүүсээс хөвжүүлдэггүй шатцсан байна гэдгийг хэлсэн. Галын одоо энэ гал сануугчдын бригадын ахлагч Морис гэж яриад байгаа шүү дээ. Зүрх болсон гэдэг. Энэ болохоор танаа одоо энэ байшин чи илүү нарийн мөрдлөг явуулах хэрэгтэй байна. Одоо ер нь бол ахиж битийн байшиндаа хүрээрээ гэж хэлсэн ч гэсэндээ тухайн үедээ гэрээзэн болох аав нь тийм ээ Жорж маш сэтгэлээр унтсан байсан учраас тэр байшингаа бүгд нураацсан юм бэл. Юу ч үлдээлгүй тэгээд ингээ нураацсан. Угаасаа тийм л тийм. Тэр чи харж чадахгүй л дээ. За тэгээ шинжээчдийн дүгнэлт чи яасан нөгөө нэг цахилгааны холболтоос үүдсэн гэл ингээд яриад байсан. Гэтэл шүүх хурлын гишүүдийн нэг нь одоо хамгийн сонин тэр шүүх хурл болж байгаа шүү дээ. Тэгээ шүүх хурл болохоор нөгөө нэг одоо гэрчүүд гэж яригддаг шүү дээ. Ямар шүүгч нар гэдэг нь тангарахны шүүгчийн дунд тэр гишүүдийн нэг нь нөгөө Жоржийг сүрдүүлээд байсан даатгалын компани ажилтнаас суучихсан. Энэ бол болохгүй шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээд Жорж шүүх хурл дээр тэр талаараа дурдсан юм болов уу? Тийм ямар ч гэсэн тэгээд гишүүдийн нэг нь тэр компани ажилтнанд байсан. Тэгээд с ิจ гтэй гэж ингээд дуграад нөгөө эрх мэдлэлтнүүдийн хэргийг огт авч хэлэлцэхгүй байгаа байхгүй гол нь. Ингэсэн. За ингээд аргаа барсан хүүхдүүдээс ямар ч сураг гарахгүйсэн. Гэхдээ 1945 оны 12 сарын 30-нд Морис, Луис, Марта, Жени, Бета нарын нас барсны гэрчлэгийг аль бие осор гартуулсан. Өөр арга байгаагүй. Одоо ямар ч сураг гарахгүй байгаад ийсэн. Учраас маш хэцүү. Тэгээд энэ гэрээзэн Жоржууд бол 13 настай байхдаа Италиас Америкийн нэгдсэн улсаас цагаажилж ирсэн юм байлээ өөрөө. Тийм учраас тэр Италийн дарангуулагч гэдээ үзэхгүй байгаа даа шалтгаан нь энэ. Тэгээд насны хүрсэн өнөөл Женитийг гэрлээд тэгээд энэ Итали гарал дээр олноороо суудаг тэр баруун Виржиний мужийн Фейтвелл гэдэг хотод очиж суурсан тийм билээ л дээ. За тэгээд хувийн бизнесээ эхлүүлсэн энэ гэр бүлийн хувьд бол тэгээд баггүй амжилтанд хүрсэн. Үүнийхээ ачаар ихнэр болон тэр хүүхдүүдэд тичээж чаддаг байсан юм билээ. Олон хүүхдтэй байсан гэж ярьж байгаа шүү дээ. За ингээд л нэг юм болсон. За гэтэл энэ хэрэг одоо хүртэл дуусах байгаа. Ягаад тэгэхээр 1967 онд энэ 45 онд гарч ирэх шүү дээ. 67 онд Жени буюу ээж нь Кентаки мужийн Централ хотын маркта хэрнээ буцах хаяггүй. Очих хаяг дээр нь буцах хаяггүй цагт хүлээж авсан байна. Тэгсэн чинь энэ дотор нь 30 гаруй насны залуугийн гэрэл зураг байсан. Тэгсэн тэр залуугийн төрх нь айгүй сонин нь нөгөө галд үргэцсэн гэдэг 5 хүүхдийн нэг болох Луис гэдэг хүүтэй тун адилхан. За тэгээд ингээд зогсохгүй хамгийн сонир тэр гэрэл зургийнх нь ард нь эмзэг сэтгэмдийн дөрүүлж босч байгаа ч гэмээр Луис содор за би Фрэнки ахтай хайртай ээлэл хөөгүүд A 132 гэсэн юм 30 нь олдохгүй бичиг байсан. За тэгээд энэ содорынхан энэ одоо тэр цагааг болж авсныхаа дараа тэр централ хотод эрэлэн ажиллагааг явуулахаар хувийн мөрдөгч болсон. Эдгээр цагдаад итгэх болчихсон. Ягаад угаасаа хэрэг хаацсан юм чинь. Тэгээд энэ залуугийн зургийг зарлалын самбар дээр тавьсан боловч ямар ч үр дүнд угаасаа хүрээгүй. Олдоогүй энэ залуу. За тэгээд айгүй харамсалтай нь энэ гэр бүлийн асуудал болох Жорж Жени нар 1969 болон 1989 онд насаар хүртэл хүүхдүүд хайсаар л байсан. Гэхдээ одоо угаасаа хайн л да. Нөгөө нэг эцэг ихийн горлоо тасардгүй гэдэг шиг. Ингээд гал гарсан өдрөөс хойш Женигийн гашуудл хизээч арилаагүй. Тэгээ нөгөө шатсан байшингийнхаа суурин дээр босгосон цэцэрлэгтэй л хамаг цагаа зарцуусараад ер нь бол бурхан болсон буюу хүүхдүүдэд тийм л одоо нас орсон л гэдэг юм байсан. Тэгээд ээжигээ нас барсны дараа энэ содорын бусад хүүхдүүд нөгөө зарлалын самбарыг буулгасан ба. Яг тэр нөгөө нэг шатсан байшингийнхаа суурин дээр 5 хүүхдийн зургийг тавиад шагнал амлсан тэдний өрний одоо мөнгө өгнө гэсэн шагнал амлсан самбар байшуулсан. Тэгээд тэр самбарыг болохоор ээжигээ нас барсны дараа жисэн хүүхдүүд нь хайх ажиллаа үргэлжлүүлсээр байсан. Тэгээд одоо хүртэл энэ хэрэг учир тайлагдаагүй. Мөнгө хүртэл тайлагдаагүй ингээ явж байгаа. За яг одоо энэ нууцлаг хэрэг Сицилийн маптай хамаатай байж магадгүй гэж хүмүүс үздэг юм лээ. Яг бас нэг таамаг юм да. Сицилийн мапч уус амар алдартай. Тийм. Тэгээд энэ Жорж бол мапийнхан тэг өртөө байсан. Тэгээд түүний гэрээг шатаахыг бол эртнээс хүмүүс мэдчихсэн төлөвлөсөн байсан. Нэг хүн хүүхдүүдийг нь авч явсан гэдэг таамаг хамгийн боломжтой хувилбараа гэж үздэг юм байлээ. За хэрвээ яг энэ хүн бол хүүхдүүд нь аль Италид одоо очсон тийм ээ. Гэр бүлийнхнийг аюулгүй байдалд оруулах төлөө ямар ч холбоо барих боломжгүй байгаа юм болоо да гэж үзсэн. Тэгээд гэр бүлийн асуудлын хувьд бол яг галт гарах үед миний хүүхдүүд одоо тэр 5 хүүхэд нь гэрт байгаагүй л гэж үздэг юм блэ. Тэгээд хувийн мөрдөгч хөсөлсөн цагдаагийнхан орсон холбооны мөрдөгч тавьж орсон ч гэсэн энэ хэргийн талаар ямар ч одоо мэдээлэл байхгүй тийм нарийн мэдээлэл олдоогүй. Тэгээд маш олон зүйл сэжигтэй байсан учраас
одоо хүртэл энэ учир нарийн тайлбарлагдаагүй юм билээ. Ахаад нэг таамаг байдаг нь болохоор нэг гэрч гарч ирсэн. Тэгээд ямар гэрч гарч ирсэн гэхээр тэр яг гал гарч яхад тэр байшинг нөгөө гадаа зам байдаг шүү дээ. Тэр төв зам дээр нэг машин ингээд хөдөлгөөнгөө хараад ингээд зогсож ирсэн. Тийм. Гэтэл тэр зам дээр ингээд 2-3 машин хажуугаар зурж өнгөрсөн байгаа байхгүй тэр машинтай. Тэгээд тэр чинь гал гарч байгаа юм чи тийшээ л хүмүүс харж тэгчээд ингээд тэр зогсоод байгаа машиныг ингээд харахад энэ алга басан хүмүүстэй ижлэх 2-3 хүүхд дотор сууж исэн. Гэдэг мэдээллийг гэрчүүд өгсөн. Гэхдээ тэр машины нөгөөний тэр зам дээр зогсож байсан машины талаар ямар ч мэдээлэл олдоогүй. За тэгээд дээрэс нь сүүлд тэр ил болсон юм юу юм гэхээр одоо нэмэлт мэдээллийн судлахаар одоо юу юм гэхээр тэр нөгөө нэг байшин дээр ток гэдэг дээвэр дээр мунаад тасан гэдсэн шүү дээ. Тэр болохоор нэг юм гар бөмбөг шиг буюу одоо нэг бензин ингээд бүргэлээд одоо хийждэг тийм шатамхай бодиснууд би албаар ингээд шидэж дэлбэлэх маягийн те шатаах маягийн болсон байна. Молотов шин ингээд тий гэдгэл юм бэлээ. Тэгэхээр бас хийцүү тэгээд хэдийгээр тэр гал гараа тэр байшингаас юм үлдээгүүдээ байсан ч гэсэндээ одоо тэр 55 хүүхдээс ядаж нэгнийх нь одоо цогцсноос тий яснаас нь гэдэг ч юм уу шатгцсан байлгасны тэмдэглэж одоо шинжилгээ ихэд бол тэгэл гараал ирнэ. Тэгээд дээрээс нь тэр гал хүний асыг үнс болох хэмжээнд хүртэл халах боломжтой юу гэдэг юм асуулт одоо хүртэл байгаа юм бэлээ. Тэгээд ямар ч хэлсэн учир нь олдоогүй. Тэгээд энэ хүүхдүүд одоо амьд юм уу тий цаашаа мапд орсон юм уу үнэхээр хүний найманд өртсөн үү гэдэг нэг юм санаа. Надад бол тэр нөгөө машин дотор суужсэн гэдэг байгаа шүү дээ. Тэр л боломжтой байсан гэдэг. Тэр байшин л нэг юм шидэдсэн шүү дээ. Тэр үедээ тэр нөгөө гал командын дарга гэдэг байгаа тэр хүн худлаа тэгж мэдүүлэх өгөх ямар бас шаардлага байна. Харин тэгэхээр цаана хүн байгаа. Тий. Хэргийг төөрүүлээ. Тий. Тэгээд тэр даатгалын ажилтан бас байна. Тэнгүүдээ тэр цагтгаан чинь танаад гал гарах гэдэг байна гэж хийж хэлдэг юм чамарч учиртай. Их сонин юм сануулад байсан юм болоо тий. Тэнгүүдээ холбооны мөрдөх товчоо энэ хэргийг мөрдөж хагаад хайчлаа гэдэг чинь бас сонин байна. Тэгэхгүй хинээс ч яасан тийм ээ. За нэг юм хэрэг байна да. Гэх мэтчлийн учир битүүл хэрэг бол зөндөө. За энэ төрөй 417 нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Хэдүүлээ дараагийн дугаараараа эргээд уулзцаая баярлалаа. Баяр та.